За сайн байцгаана уу. За миний яриач бас ихтэй дэж магадгүй. Гэхдээ үнэн зөв юм яриа л гэж бодож байна. За өглөөс гэрээс гараад нэг ажлын өсөлтгөө явлаа. Тэгсэн чинь бензин бас очртоо. Нэлээ очртоо болж байна. Тэгээд очрлж бензин авахсан чинь энгийн 92 байхгүй. 95 байна гэж. Хэд гэсэн 4000 хэдэн зүг нөө литр нь. Хөөш Монголын ард түмэн хулгайчудаа энэ түлш бензин колонки эзтэй шуналтангуудаа наад евро 92 евро 92 95 эдгээр чинь Монголын ард түмэн ялахгүй шүү дээ. Үнэрлээд ялахгүй шүү дээ. Би хардах хэрэгтэй. Монголын ард түмэн ч гэсэн хардах хэрэгтэй. Та нар зүгээр энгийн 92 евро 95 евро 92 гэдээ үний нэмж зараад байна уу гэж би хардж байна. Энэ Монголд хяналт шалгалт байна уу? Энийг шалгал да. Тийм биз дээ. Одоо бүх хүмүүс одоо ингээ бензин аваад зогсож байна. Очрлоо зогсож байна. Та бүхэн шеэрлээд өгөөрэй. Бүгдөө бензин аваад ингээ очрлоод одоо энэ зогсож штэ. Гэхдээ бид нар 92 юм уу 95 юм уу евро 92 ч юм уу яаж ялах юм бэ? Зүгээр 92 аваачаад евро 92 95 гээд 4000 гаргаад үнэтэй зараад байгаа юм биш үү? Хардах хэрэгтэй. Та нар ч гэсэн хэлж ярих хэрэгтэй. Монголын ард түмэн. Ямар л нэг шулж болох, ямар нөхцөл болцоо вэ? Тэр болгон дээр нь шулж байгаа шүү дээ. Одоо тэгээд энгийн 92 байхгүй бол бензингүй байснаас гээл бүгд тэр 4000 50 төгрөг гэсэн үү 4100 гэсэн үү сайн мэдэхгүй байна. 4000 гарцсан бензин өгж байна. Энийг хэн ялах юм бэ? Зүгээр 92 ичээд 95 хэлээгээд литр тутмаас 1100 төгрөг хусаадахыг хэн байг гэх юм? Энийг шалгаач. Тийм биз дээ. Ямар ч хараа хяналт байхгүй, ямар ч юм байхгүй. Тэгээд энэ ард иргэдэд нь хуулийн тултлын үйлчилдэг. Дараа зэрэгт нь үйлчилдэггүй юм. Лалрын нийгэмд амьдарч ин дөө нэр. Одоо яг одоо миний бичлэгийг харж байгаа та колонкоос бензин авч л байгаа. Авахгүй доожрлоо зогсч л байгаа. Наад бол чи тэгж байгаа үстэй. Энгийн 92 байхгүй. Евро 92 байна. 95 байна гэдээ өгж байгаа үстэй. Бид нар яаж мэдэх юм? Бид нар яаж ялах юм? Юугаа өгж байгааг? Хямдхан бензинээ үнэтэй зараад байгаа ч юм лүү бид нар яаж мэдэх юм? Мэдэхгүй шүү дээ. Үнэрлээд ялахгүй. Тийм үстэй. Энэ бол нэр хөлөөрөө толгой өгөө толгоогоороо хөл ийдсэн ийм нийгэм байна нэр. Бүтэхгүй биз та.